За нийт хаштагийн 3 дахь утга нь variai гэж орж ирж байгаа. За variai гэдэг маань ерөнхийдөө бол тооны харьцаа гэсэн үг. Тооны харьцаа гэсэн үг. За тооны харьцаа буюу харьцуулалт хийхэд энэ дүрмийг ашиглах нэ. За дүүлийн хэдүүлээс Сюзоку буюу Катачиг харах юм бол Мэйшиний тааштай буюу нэр үг дээр нэмэх нь нийт тааштай орж ирнэ гэсэн үг. За тэгсэн чинь нэр үг нь юу байх хэвтэй юм бэ гэвэл Сүрио о аравасу мэйши буюу ямар нэгэн тооны хэмжээ илэрхийлсэн тэмнэр үгийг үг орох нэ. Энгийн нэр үг биш тийм үү? Тооны нэр үг. Тооны хэмжээний нэр үг орох нэ гэсэн. За хэдүүлээ тэгвэл жишээ өгүүлбэр харъя. Окуно канжи ва канжи 一つに対してたくさんの読み方がありますгэж юм те. За хэдүүлээ тэгвэл Сюзокуг нь харъя. 一つгэмээс нэг гэдэг тоо байна тийм үү. Тэгсэн мөрчлөө мэш штэ нэр үг штэ. Ни тааштай гэхээр за тэгвэл хэдүүлээ ингээд ихнээс нь орчуулъя. Окуно канжи ва гэхээр окуно гэхээр ихэнх канжи ва ханц бол ихэнх ханц бол канжи 一つに対してбуюу канжи 一つに対してбуюу нэг ханц тус бүрт зөвхөн нэг ханзанд гэсэн утгатай. Ханз тус бүрт буюу зөвхөн нэг ханзанд такусан но йомикатага аримас буюу олон унших арга байдаг. Он хүн дуудлага гэх байдаг штэ тий. Тэнгуута хамт уншихаараа хоёр ханз хамт уншихаараа ямар уншигддаг энэ төр гээд тэгээд бас уншигдахдаа өөр ханзтай уншигдах юм бол арай өөрөөр гээд айгүйх нэг ханзанд айгүй олон унших арга байдгаа гэж тайлбарсан байна тийм үү. За тэгэхээр хитозуны тааштай буюу канжи хитозуны тааштай буюу нэг ханз тус бүрт гэсэн ерөнхийдөө утгыг агуулна гэсэн. За хоёр дахьт нь болохоор Конкай но сенкё ва тэйсу 5人に対して立候補者15名でしたね。さあ今回の選挙はгэдэг маань болохоор энэ удаагийн конкай гэдэг маань болохоор энэ удаа гэсэн үг. Энэ удаа. Има гэдэг чинь болохоор одоо гэсэн үг ч тийм. Кай гэхээр удаа гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр нийлэхээр энэ удаа гэсэн утгатай болно. За конкайно сенкё буюу сенкё гэдэг маань сонгуулийг хэлж байгаа. За энэ удаагийн сонгуул бол тэйсу 5人に対して5хүний суудал 5人に対して立候補者15名でしたбуюу 5 суудалд 15 хүн нэр дэвшсэн. За нэр дэвших гэдэг маань болохоор立候補者гэж хэлж байгаа юм байна. 立候補者15名でしたбуюу нэр дэвшсэн нь 13 хүн байсан гэсэн утгатай. За дараагийнх нь энэ 5 гэд бас тооны нэр агааз. За 3 дахь нь болохоор Ryugakusei hitori ni taishite 30万円の奨学金が与えられますбуюу 1人に対してбуюу бас тоо явна. Нэг хүнд гэсэн үг. Нэг хүнд. За тэгвэл хэдүүл уншия. Ryugakusei hitori ni taishite гадаад оюутан тий Ryugakusei гэдэг чинь гадаад оюутныг хэлж байгаа. Гадаад оюутан нэг хүн бүрт 30万円 30 мянган йен 300 мянган йен 300 мянган йений 奨学金が与えられますбуюу 300 мянган йений тэтгэлэг奨学金гэдэг маань тэтгэлэг олгогдно. Тэгэхээр бүтэн унших юм бол гадаад оюутан нэг хүн бүрт 300 мянган йений тэтгэлэг олгогдно гэсэн үг.